Сайн мэцгаана 2022 оны 6 дугаар сарын 28-наас 29-ний хооронд шинэ сар Мэлхийн ордонд 7% налуутай гарч эхлэх нэ. За энэ удаагийн шинэ сараар сар маань өөрийнхөө одоо байршдаг Мэлхийн ордонд гарч байгаа учраас Мэлхийн маань одоо астрологийн хувьд дөрөв дэх гэрт байршдаг бидний гэр бүл, газар нутаг, за эх орон гэх мэтчлэн олон одоо зүйлүүдийг хариуцж чаддаг орд байдаг учраас энэхүү ордод маань гарч байгаа шинэ сар бидний гэр бүлийн амьдрал, харилцаа холбоо, газар нутаг, өөрчлөх солих үйл явдлуудыг татгаас гадна нөгөө талаас бусд гариг эрхсүүд бас хаана байршиж чинь, за ордуудад маань ямар хүн нөлөөлөл үзүүлэх вэ гэдэг тухай энэ удаагийн мэдээлэлээр оруулнаа. За санжир гариг ухрах хөдөлгөөн хийсэн байгаа. За дэлхийн ван гариг ухрах хөдөлгөөн хийсэн байгаа. Тэгэхээр энэ үеэр мэдээж одоо сайн муу ямар нэгэн үеийн үр одоо асуудлуудыг эргэж санжир гариг татах учраас хэрвээ таны хувьд ямарваа нэг асуудал удаан хугацаанд шийдэгдээгүй бол энэ үеэр зөвлөрөн шийдэгдэх боломжтой. За ямар үед санжир гариг ухрах хөдөлгөөн хийхдээ эрг үр дүнгуудыг өгдөг вэ гэвэл удаан хугацаанд ажиллаж исэн ямар нэгэн зүйлүүд чинь эргэж бүтэх одоо удаан хугацаанд та нэг зүйлийн араас өөрийгөө чиглүүлэн хүнд хэцүү одоо асуудлуудыг туулаад тухайн зүйлийнхаа үр дүнүүдийг амьсгаа авах боломжтой үеийг санжир гариг ухрах хөдөлгөөн хийхдээ өгдөг. Тийм учраас ухрах хөдөлгөөн санжир гариг 9-10 сар хүртэл хийгдэх учраас энэ үеэр харьцангуй одоо өөрийнхөө хүнд хэцүү ажлын үр дүнгуудыг мэдрэх бас тодорхой хэмжээгээр одоо маш их хариуцлагыг та нуруундаа өөрөө явж байгаа бол энэ үеэр тодорхой хэмжээгээр амьсгаа авах боломжийг бас санжир гариг маань ухрах хөдөлгөөнийг өгнө. Харин одоо өнгөрсөн одоо жилийн турш таны хувьд ямар нэгэн хүнд хэцүү асуудал байсан ч үүнээсээ зүхтааж удаан хугацаанд явсан бол энэ үеэр бас өргөжин одоо туулах, хэрэгжүүлэх ёстой ажил төрөл асуудлууд эргэн овоорох бас асуудлуудыг бол татдаг учраас санжир гариг ухрах хөдөлгөөн хийж байгаа нэг талаасаа бас амьсгаа авах боломж, нөгөө талаасаа бас таны нүүр туулахгүй яваадсан олон асуудлыг чинь нүүр тулахад нөлөөлөх үс бас хүнд асуудлуудыг татдаг байх өндөр боломжтой. За нөгөө талаас болохоор дэлхийн ван гариг ухрах хөдөлгөөн хийсэн байгаа. За тэр дэлхийн ван гариг маань үхэл одоо амьдралыг бэлэгддэг гадна талын гариг байдаг. Тийм учраас сэтгэл зүйн хувьд ямар нэгэн асуудлууд танд тулгарх өндөр боломжтой. За нөгөө талаас энэ зууны хувьд мэдээж одоо ухрах хөдөлгөөн хийсэн байгаа санжир гариг маань хэд хэдэн хүнд холбоосуудыг бас ангараг гаригтай одоо давтж байгаа учраас гэмтэл бэртлээс гадна маш олон тооны үхэл хагацл бас болох өндөр боломжийг ухрах хөдөлгөөн хийхдээ бол дэлхийн ван гариг маань бас үзүүлж идэг. За нөгөө талаас болохоор сугар гариг шилжилт хөдөлгөөнөө үхрийн ордоноос гарan эхрийн орд руу хийцээ явж байгаа. Тэгэхээр дараагийн 14 хоногийн турш эхрийн ордонд бол сугар гариг маань байршиж байна. За бууд гариг маань бас 18% налуутай урагшлах хөдөлгөөнийг эхрийн ордондоо хийсээр явж байна. За нар Мэлхийн орд руу шилжиж гисэн Бархас бод гариг хоньны ордонд 7% налуутай, ангараг гариг 25% налуутай тухайн одоо шинэ сар гарахад бол аялж яхаар байна. Тэгэхээр ордуудад маань ямар хөө нөлөөллийг үзүүлэх тухай хоньны ордноос эхлүүлээд ярив. За хоньны ордныхны маань хувьд энэ зуны сар ялангуяа нар хамгийн оргил хүчтэй хэсэгтээ байршиж шинэ сар гарч байгаа энэ үед гэр бүлийн амьдралд чинь тодорхой хэмжээгээр эерэг өөрчлөлтүүдийг бол татж байна. Тэгэхээр өөрөөр хувьд энэ үеэр одоо орон байртай холбоотой ямар нэгэн шийдэгдээгүй асуудал байсан бол энэ үеэр олж харж бас өөрчлөх өндөр боломжтой, шинэ газар нутагт одоо очин байрших өндөр боломжтой, бас дээрэс нь одоо нүүж сууж өөрчлөлтүүдийг хий гэж бодож байгаа бол энэ үеэр бас их өргөөжтэй сайн байхаас гадна гэр бүлийн дотоод уур амьсгал одоо тодорхой хэмжээний шинжилт өөрчлөлтүүдийг эерэг байдлаараа таны амьдралд татах боломжтой байна. За нөгөө талаасаа хоньны ордныхны маань хувьд хоньны ордны эхний 10 хоног төрсэн одоо хоньны ордны мандалттай хүмүүсийн бие физиолог маш их сайжирч байна. За хоньны ордны сартай хүмүүсийн гэр бүлийн амьдрал сэтгэл санаа их сайхан болж эхэлж байна. За хоньны ордны нартай хүмүүсийн эхний 10 хоног төрсэн хүмүүс шүү. Одоо ажил мэргэжил нас айгүй сайхан одоо бүтэх боломжтой. Ялангуяа энэ үеэр та ямар нэгэн аялалд гарах, ойрын аялалд явах боломж өндөртэй, гэр бүл хамаатан садны чинь харилцаа маш идэвхтэй сайн байх боломжтой байна. Дээрээс нь энэ үеэр бас таны хувьд ямар нэгэн одоо ажил төрөл
хідэн зэрэг одоо хідэн янзаар хийх боломжийг ч бас хангаж байгаа учраас таны бодол санаа бол одоо олон ажлыг зэрэг эхлүүлэх боломжтой, олон асуудлуудыг зэрэг даван туулах чадвартай болчихсон байхаас гадна ямар нэгэн одоо хүнд хэцүү ажил төрөл, бие физиологийн ажил төрөл одоо юу гэдгийг таны хувьд бүхий л одоо биеийн хүчний одоо махбодын чадал тийхээ ч маш сайн байгаа учраас энэ үеэр ямар ч одоо ажлыг даван туулах хүч чадал таны хувьд ангар гариг маань бас сонин ордонд аялж байгаа учраас өөх өндөр боломжтой байна. За нөгөө талаас болохоор таны хувьд санчир гариг ухрах хөдөлгөөний хийсэн байгаа учраас урт хугацааны зорилгууд дээр чинь тодорхой хэмжээгээр удаашрал бол үүсэх боломжтой боловч бас үр дүнг та хүртэх өндөр боломжийг энэ үеэр өгч байна. За нөгөө талаас таны хувьд мэдээж одоо санхүүгийн байдал, бодол санааны байдал ч маш их идэвхтэй, үрлэг зарлага цогцоргүй байдлаар бас гарах өндөр боломжтой байгаа учраас анхаарах хэрэгтэй. За нөгөө талаас болохоор 70 ван гарыг бас ухрах хөдөлгөөний хийчихсэн байна. Тэгэхээр ухрах хөдөлгөөн хийсэн байгаа учраас таны хувьд одоо тодорхой хэмжээний өөрийн оюун санаа, далд ухамсар, тодорхой хэмжээний ойлголтууд танд юу илэрхийлж байна, зүүд нойрчин танд юу өгч байна гэдгийг бас анхаарах өндөр боломжийг энэ удаагийн одоо энэ шин сар маань өгч байна. Тэгэхээр ерөнхийдөө бол таны хувьд удахгүй ангар гараг таны одоо санхүүгийн байршил руу шилжилт хөдөлгөөн хийхлээр таны зүгээс одоо санхүү дээрээ маш олон идэвхтэй алхам өөрчлөлтүүдийг хийх чадамжтай болно. Нөгөө талаас болохоор таны хувьд маш олон боломжуудыг өөрийн чинь ажил төрлөөс гадна өөрийн чинь санхүүгийн байршил дээр татж байгаа ангар гараг өгөх учраас таны зүгээс анхаарах ёстой зүйл гэвэл үрлэг зарлага дээр огцон өөрчлөлтүүдийг хийхээс зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа одоо 6 сарын сүүл, за ялангуяа 7 сарын эхний 10 хоногт та санхүүгийн байдал дээр чи хэмжээний мөнгө төгрөг зарлага гарах боломжтой. Нөгөө талаас бас үнийгээ дагаад мөнгө олох байдал дээр та маш идэвхтэй ажиллах бас боломжийг ангар гараг маань өгнө. За бууд гараг маань удахгүй таны бас одоо орон гэр амьдарч байгаа газар дотоод сэтгэл зүйн амар амгалан байдал дээр ч нөлөөлж эхлэх учраас гэрт ямарваа нэг асуудал шийдэгдэг авал бод гарагийн эрч хүчээр шийдэх өндөр боломжтой. Энэ маань 7 сарын эхний 10 хоног болон 7 сарын одоо 14-5 хүртэл үргэлжлэх өндөр боломжтой. За нөгөө талаас таны хувьд тогтворгүй байгаа одоо санхүүгийн байдлууд дээр чинь Тэнгэрийн ван гараг бас их олон хүнд холбоо, сөнгөн холбоосуудыг татчихсан бол энэ хүү байдал маань одоо зогсож байгаа учраас таны зүгээс санхүү дээрээ ямар нэгэн тогтворгүй өөрчлөлтийг юм уу тогтворгүй байдлаар мөнгө орж гарч байгаа хэн хөндөр боломжийг бас өгч байна. Таны дараагийн орд бол үхрийн орд байна. За үхрийн ордны маань хувьд энэ хүү шин сар маань таны хувьд тодорхой хэмжээний ажил үйлс бас дээрэс нь ойрын аялал дээр чинь гарна. Тэгэхээр таны хувьд шин сар гарснаар ойрын аялалд явах, дээрэс нь бас одоо ойрхон аяллаар өөрийнхөө ажил төрөл амралтыг зохицуулах өндөр боломжтой байна. За таны нөгөө талаас бол харах юм бол сугар гараг маань таны санхүүгийн байршил руу шилжснээр санхүү, мөнгө, амьдралын одоо үнцийн өөртөө ихтэй байдлууд ч бас нэлээд сэргэж эхэлнэ. За нөгөө талаас таны хувьд ажил төрөл дээрээ маш удаан хугацааны одоо хөдөлмөрийг та гаргасан бол санчир гараг ухрах хөдөлгөөн хийснээр альва одоо ажил төрлийн үр дүнгуудыг баг багаар та мэдрэх, ажил чинь илүү тогтвортой болох, альва асуудлуудыг та харахтаа илүү тууштай, тогтвортой харах өндөр боломжтой. Ялангуяа таны карьер, ажил мэргэжилтэй холбоотой зүйлүүдийг бол харуулж байна. За нөгөө талаас таны хувьд эрчим хүчээ бас зөв зохицуулахгүй бол ангаргийн энерги бас их сул байгаа энэ үедэд их эрч хүчээ гаргасан ажил төрөл эрч хүчээ гаргасан ямар нэгэн зүйлүүдэд өөрийгөө бас чиглүүлэхгүй байх их хичээх хэрэгтэй. Биеийн хүчний ажил, бие физиологийн ямар нэгэн одоо спорт болон азаа туршсан ямар нэгэн экстрим зүйлүүдийг бол өөртөө хориглохыг одоо анхаарах хэрэгтэй байна. Нөгөө талаас болохоор таны хувьд бод гараг маань бас таны зүгээс харах юм бол мэдээж маш их ярилцах, ойлголцож ярилцахаас гадна өөрийнхөө бас одоо үн цэнтэй холбоотой олон асуудлуудыг олж мэдэх, ойлголцох, хуваалцах, өөрийнхөө тухай одоо илэрхийлэх, өөртөө холбоотой асуудлуудыг ил болгон ярих ч гэх юм уу маш олон байдлаар их идэвхтэй байдлаар бод гараг маань таны бас өөрийн чинь хэл яриа бодол сэтгүүдээр бол аялж байна. Тийм учраас энэ үеэр та хэлж ярьж байгаа зүйлүүд бодол сэтгхүүгээ чөлөөтэй илэрхийлж сурахаас гадна нөгөө талаас одоо таны зүгээс өөрт чинь байгаа ямар нэгэн бүтээлч зан
чанаруудыг өөрөөсөө олж харж өөртөө бас нэлээд ихтгэлтэй болох боломжийг хангаж байна. За шинэ сар маань мэдээж одоо 7% налуутай гарч байгаа учраас эрэг холбоосуудыг бас бархас байдтай сугартай өгч юм. Тийм учраас харилцаа холбоо маш их идэвхтэй, хол одоо явах ойрын аялал одоо зэрэг бол одоо маш их идэвхтэй өөрчлөн эрэг байдлаар бүтэж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол бархас бод гариг маань бод гаригтай, сугар гаригтай бас холбоо тогтоож байгаа нэг талаасаа одоо янз бүрийн аяллууд бас өөрийн амьдралд идэвхтэй. За нөгөө талаас бас өөрөө ганцаараа одоо бясалгал хийдэг хүмүүс бясалгал хийхэд бас маш олон янзын өөрчлөлтүүдийг өөртөө бас эргээр татах боломжийг энэ удаагийн шинэ сар маань өгч байна. Тэгэхээр оюун санааны хувьд бол хүрийнхэнд маань энэ шинэ сар бол өөрийнхөө үзэл бодол, мэдрэмжийг илэрхийлж гаргах чадамжаар хангахаас гадна дотоод сэтгэл зүйд чинь болж байгаа олон асуудлууд маш идэвхтэй эргээр танаас гарах боломжтойг энэ шинэ сар харуулж байна. Тэгэхээр түүний хувьд энэ шинэ сарнд ямар нэгэн одоо өөртөө байгаа блоклогдсон хаалттай байгаа эмоц, сэтгэл зүйн асуудлуудыг илэрхийлэн гаргаж үүнийгээ бас хүлээн зөвшөөрч өөртөө ихтэй болох боломжийг энэ удаагийн шинэ сар маань тэд өгч байна. Зэний дараагийн орд бол эхрийн орд байна. За эхрийн ордныхны маань хувьд сугар бод гаригууд таны одоо ордонд аялж байгаа учраас таны зүгээс маш дур булаам харагдах, өөртөө маш ихтэй болох, за таны хувьд өөрийгөө илэрхийлж бусдад ойлгуулах гэх мэтчлэн маш олон талын боломжууд чинь нээлттэй байгаа энэ үеэр таны зүгээс ялангуяа эхрийн ордны мандалттай хүмүүс өөрийнхөө гадаад төрөх царай төрхөнд тодорхой хэмжээгээр мөнгө зарах, үүрэх бас нөгөө талаасаа таны хувьд ямар нэгэн байдлаар одоо эрүүл мэндээсээ өөрийнхөө толгой, үс гоо сайхан нүүр царайгаа бас анхаарах хэрэгцээ шаардлага үүсгэхээс гадна за бод гариг маань бас эхрийн ордонд аялж байгаа учраас таны хувьд эрүүл мэнд маш их хүчтэй, идэвхтэй, өөрийнхөө хүссэн зорьсон зүйлүүдийг хийж хэрэгжүүлэхэд таатай, ийм эрчим хүч сайтай бас сар байхаас гадна зориг тэмүүлэл чинь маш их идэвхтэй болсон. За санхүү орлого ашигын хувьд энэ шинэ сар 6 сарын 28-29-нд гарахын үеэр санхүүтэй холбоотой шийдэгдэг байсан асуудлууд шийдэгдэх, хэмжээний санхүүгийн орлого ашиг сайтай одоо саруудын нэг бол энэ 6 сарын 26-наас ялангуяа 7 сар 8 сар хүртэл бол үргэлжилж байна. Тэгэхээр таны хувьд санхүү ашиг орлогын хувьд маш их олон өөрчлөлтүүдийг татах, эсвэл одоо таны хувьд энэ үеэр бүтээгүй байсан олон санхүүгийн асуудлууд шийдэгдэхээс гадна зарим маань энэ үеэр холын одоо боломжт удаан хугацааны зорилго санхүү дээрээ тавьж үүнийхээ боломжуудыг ирээдүйд бол хүртэх боломжийг энэ шин сараар тавьбал их сайн байна. Тэгэхээр таны хувьд ямар нэгэн санхүүтэй холбоотой, санхүү мөнгө зорилго тэмүүлэлтэй чинь холбоотой удаан хугацааны инвестмент буюу хөрөнгө оруулалт хийх шаардлагатай юм ажил төрөл гарвал энэ шин саранд бас хийж эхлүүлвэл үр дүн нь одоо энэ намраас ахуулаад бас идэвхтэй мэдэгдэж эхлэх боломжтой байна гэж харагдаж байна. За дээрэс нь таны хувьд мэдээж одоо санхүүгийн байдал чинь гол анхаарлыг чинь төвд бас ирж байна. За нөгөө талаас нь шинэ саранд шинэлэг өөрчлөлтүүдийг өөрийнхөө хэл яриа бодол сэтгэн дээрээ тавьж эхлэх хэрэгтэй, хэлж ярьж байгаа зүйлүүд дээрээ анхаарах хэрэгтэй. Өөртөө бас итгэлтэй болж өөрийгөө зөв чиглүүлж итгэл үнэмшлээ бас олоход ч их идэвхтэй сайн нөлөөлөг санчир гараг ухрах хөдөлгөөн хийснээр үл өгч байна. Тийм учраас санчир гараг ухрах хөдөлгөөн хийснээр өөрөө ч итгэж авсан олон зүйлүүд бүтэж идэвх зүтгэлээ өгөхөөс гадна өөрөө ч хувьд одоо сургууль соёл сурж байгаа сургууль соёлын асуудлууд чинь шийдэгдэх дээрэс нь бас одоо удаан сурч чадахгүй байсан олон зүйлүүдээ энэ үеэр сурч авах өндөр боломжийг энэ удаагийн шинэ сар одоо эхрийн ордныханд маань өгч байна. За нөгөө талаас 7 сарын 10-нд гаргаад бас одоо сугар гариг маань бод гаригтай бас таны санхүү мөнгөтэй холбоотой байршилж ирж байгаа учраас мөнгө санхүүгийн тал дээр та зөв одоо бас дараагийн том алхмуудыг тавих нөгөө талаасаа бас өөрийн чинь хувьд үрлэг зарлага дээр зөв тооцооллуудыг бас дахин шийдэх өндөр боломжуудыг сугар болон бод гаригууд маань шилжилт хөдөлгөөнөө эхрийн орд, мэлхийн орд руу хийснээр бол өгж эхлэнэ. За найз нөхдөдөө харилцаанаар анхаарах хэрэгтэй. Шинэ найз нөхдөд, шинэ хүрээллүүд танд бий болох өндөр боломжтой байна. За тэгээд дээрэс нь өөрийнхөө хувьд бас ажил мэргэжил карьер дээр чинь 70 мянган гаруй ухрах хөдөлгөөн хийсэн байгаа учраас энэ үеэр ямар нэгэн одоо хит их мөрөөдөмтгий сонголтуудыг ажил мэргэжил карьер дээрээ тавихгүй байхыг хичээгээрэй. Зэний дараагийн орд бол мэлхийн орд байна.
За мэлхийн ордныхны маань хувьд энэ удаа шинэ сар таны ордонд 7% алуутай гарч байна. За энэ үеэр таны зүгээс ажил мэргэжил дээр чинь өөрчлөлтүүд бол гарах боломжтой. Мэлхийн ордныхны маань хувьд дараагийн 12 сарын турш өөртөө зориулах эрч хүчээ энэ удаа бол одоо энэ 6 сарын 28-ны 29-ний шилжигшин гарч байгаа шинэ сараар бол олж авах боломжтой. Тийм учраас энэ шинэ саранд ямар нэгэн өөрчлөлт алхмыг та хийвэл маш их бүтэмжтэй сайн байх боломжтой. Өөрийнхөө эрч хүч, өөрийнхөө одоо зорилго тэмүүлэл, өөрөөс чинь шалтгааллах олон өөрчлөлтүүдийг энэ шинэ сар авчрах боломжтой байгаа учраас мэлхүүнүүдийн маань хувьд эрүүл мэндэ, ажил төрлөө, бие физиологоо бас аягүй сайн одоо хинэж анхаарах боломжуудыг бол өгж байна. За нөгөө талаас саяны хувьд ажил мэргэжил дээрээ бас том алхмууд, өөрчлөлтүүдийг тавих боломжтой учраас ямар нэг карьертэй холбоотой алхам өөрчлөлтүүд танд гарч ирвэл үүнийг бас хүлээн зөвшөөрч өөртөө бас эерэг өөрчлөлтүүдийг татах боломжтой. Нөгөө талаас болохоор таны хувьд бодол санааны хувьд бас маш олон зүйлүүдийг бодож сэтгэж төлөвлөх боломжтой. Бас дээрээс нь өөрийнхөө хувьд ямар нэгэн одоо урт удаан хугацааны аяллыг хүсэж байгаа бол энэ хүү аялал бас таны бодол сэтгэхүй, бодол санаанд явахаас гадна энэ үеэр ямар нэгэн зүйлээ хаях гэхээс болгоомжтой байх хэрэгтэй байхаас гадна өөрийнхөө хувьд ямар нэгэн электроник зүйлсүүд хэрэгэлдэг харилцааны одоо зүйлүүд буюу гар утас болон техник технологитой холбоотой зүйлүүд эвдэр шимрэх өндөр боломжтой. Тэгэхээр энэ үеэр бас анхаарал болгоомжтой өөрийнхөө эд материал, электрон зүйлүүдийг авч явах хэрэгцээтэй байна. Өөрийнхөө бас одоо хүсэл мөрөөдөл, ажил мэргэжлийн хувьд боломжууд тань руу чиглэж байгаа гэдгийг анхааран ямар нэг одоо карьертэй холбоотой эерэг өөрчлөлтүүдийг энэ үеэр бэлхийнүүд маань тавьж чадсанаар эх хичээлийн одоо том амжилтуудыг та энэ жил багаар өөртөө бол ойртуулан идэвхтэй алхмуудыг бол тийшээгээ чиглүүлэх өндөр боломжтой. За удахгүй 7 сарын 10-даар сугар гараг болон бод гараг удахгүй 7 сарын эхнээр таны одоо ордонд байршиж эхэлнэ. Тэгэхээр энэ үеэр таны хувьд хэл яриа, бодол сэтгхүүгээ илэрхийлж өөртөө ч болохгүй байгаа асуудлуудыг ойлголцож ярилцах, бусдтай маш их ярьж хөөрч асуудлуудыг шийдэх чадамжуудыг ялангуяа бод гараг мэлхийн орд руу ирснээр бол өгж эхэлнэ. Нөгөө талаар болохоор таны хувьд сугар гараг бас одоо 7 сарын 10-д гаргаад таны ордон шилжилт хөдөлгөөн хийснээр өөрийнхөө царай төрөх гоо сайхан бие физиолог гэсэн зүйлүүдтэй бас их анхаарлаа тавьбал их одоо царай төрөх гоо сайхан эрүүл мэнд гадаад байдал сайжрах өнгө төрхийг 7 сарын 10-даас ахуулан та мэдрэх боломжтой. За дараагийн орд бол Арслангийн орд байна. За Арслангийн ордныхны маань хувьд энэ удаа таны зүгээс Арслангийн ордныханд за өөрийнхөө хувьд бол нэлээд энергийн алдангатай байх боловч төрсөн өдөрч нь болох үеэр маш их эрч хүчийг та мэдэрнэ. Арслангуудын маань хувьд энэ үеэр зүүд нойр, бодол сэтгхүүгээ бас анхаарах хэрэгцээтэй байхаас гадна альва ажлуудыг бас эхлүүлэхгүйгээр тодорхой хэмжээнд хяналтандаа байлгах бас том шийдвэрүүдийг нэг айхтар гаргахгүйгээр 6 сарын сүүл 7 сарын ихэнх үеийг бол давбал их сайн 20-д гаргаад ямар ч байсан таны нар таны ордонд эргэж ирснээр дараагийн 12 сарын турш та өөрийнхөө эрч хүчийг цэнэглэн авах боломжтой. Одоогоор таны амрах, сулдсан одоо бодол санаа, эрүүл мэнд итгэхгүй байгаа байдлуудаа бол анхааралтай аван болж игэл амархыг хичээх хэрэгцээтэй. Арслангуудын маань хувьд энэ үеэр удаан хугацаанд ганцаараа өөрийгөө бас ингээд дуртай ном зохиолтойгоо, дуртай кинотойгоо уяхад бол их сайхан сар байна. Нөгөө талаас болохоор таны хувьд мэдээж итгэл үнэмшил чинь таныг маш их идэвхтэй гадагшаа чиглэсэн одоо зүйлүүд рүү чиглүүлж болно. За энэ үеэр хол амралтанд явах, солилт явбал маш сайн. Нөгөө талаас болохоор гадагшаага явах гэж байгаа ямар нэгэн төлөвлөгөө гаргаж байгаа бол энэ үеэр та ямар нэгэн алдаа асуудлууд юу вэ хяналтандаа авах, дээрэс нь өөрийнхөө хувьд бас сургууль соёл гадагшаага чиглэсэн ажил төрөл рүү явах гэж байгаа бол энэ үеэр альва зүйлүүдийг хаяж гээхгүй байх, эрүүл мэндэ бодсон аяллуудыг хийвэл маш сайн байх боломжтой байна. За нөгөө талаас болохоор харилцаа холбоон дээр чинь хүнд хэцүү харилцааны асуудлууд бусдтай шалтгаалan үүсчихсэн бол энэ үеэр одоо буруу ойлголцол иргэн одоо гарч ирэх, дээрэс нь эвлэлтэн нэгдэх, хуучин харилцаан дээр илүү зөв одоо алхмуудыг хийх, хуучин харилцаа иргэн сэргэх, урд нь үл ойлголцчихсан иргэн харилцаа хүртэл иргэн сэргэх өндөр боломжтой. Тэм учраас одоо санчир гараг ухрах хөдөлгөөн хийснээр тань тодорхой хэмжээний харилцааны асуудал дээр чинь эргэж амьсгаа авах, үл ойлголцчихсан харилцааг зөв тийш нь чиглүүлэх өндөр боломжуудыг бас өгч байна.
За бод гариг сугар гарагтай бол одоо маш ойрхон эрхний ордонд аялж байгаа. Тэгэхээр таны хувьд хүрээлэл найз нөхдөдтэйгээ харилцааны хувьд бас их идэвхтэй байхаас гадна өөрийнхөө хувьд бас харилцаа найз нөхөд гэх одоо харилцааны хүрээлэлтэй холбоотой асуудлууд чинь эерэг нааштай шийдэгдэх, хүмүүстэй цагийг идэвхтэй өнгөрөөх, санхүүгийн асуудал чинь бас илүү их өөрөө чинь зориг тэмүүлэл рүү бас яваад байна уу? Эсвэл найз нөхдөд чинь чиглэж байна уу? Эсвэл та хэтрүүлэн үрлэг зарлагтай их явна уу гэдгийг бас анхаарах боломжийг бод гараг эрхний ордонд айлсаар өгж байна. За найз нөхдөд харилцаа холбоо маш их идэвхтэй. Тийм учраас таны хувьд цагаа өнгөрөөх болон өөрийнхөө эрчим хүчийг өнгөрөөх идэвхтэй хэсгүүд чинь одоо илүү хүрээлэл рүүгээ чиглэж байна. За энэ дараагийн орд бол охины орд. За охины ордныхны маань хувьд охинуудын маань хувьд зориг тэмүүлэл дээр том алхам тавих боломжийг энэ удаагийн шинэ сар 6 сарын 28-наас 29-ний хооронд гарч байгаа 7% налуутай мэлхийн ордонд гарч байгаа шинэ сар маань өгч байна. Тэр өөрийнхөө хувьд ямар нэгэн зориг тэмүүлэл дээр алхам тавих боломжийг энэ удаагийн шинэ сар хөөс гадна найз нөхөд хүрээлэл гэх мэтчлэн одоо зүйлүүд ч маш их идэвхтэй болно. Тэгэхээр таны хувьд шинэ сар маань харилцаа холбоо, нийгмийн харилцаа, олон нийтийн харилцаан дээр маш их идэвхтэй байхаас гадна бусдаа ямар нэгэн удаан хугацааны зорилго хүсэл мөрөөдлөө тавин шинэ алхам хийхэд энэ удаагийн шинэ сар танд өгч байна. За нөгөө талаас болохоор таны зүгээс бол одоо охинуудын маань хувьд ямар нэгэн бусдаас ирэх дэмжлэг тусалцаа маш их идэвхтэй. Бас дээрэс нь гэр бүлтэй охинуудын маань хувьд болон охины ордны мандалттай хүмүүс энэ үеэр харилцаа холбоо чинь тодорхой хэмжээний үр дүнтэй, ойлголцолтой ямар нэгэн харилцаа холбооны асуудал үүсч байгаа бол энэ харилцаа холбоог одоо зориг тэмүүлэлтэйгээ холбон авч нийцүүлэн харах боломжийг энэ удаагийн шинэ сар өгөхөөс гадна хүмүүстэй хамтран ажиллах, хүмүүстэй ямар нэгэн шинэ ажлыг эхлүүлэхэд таны зүгээс бас боломжийг бас загсны ордонд явж байгаа Палас бас дээрэс нь гариг эрхсүүдтэй холбоо тогтоож байгаа шинэ сар бархас сууд сугар гаргууд өгч байна. За нөгөө талаас болохоор таны хувьд ажил мэргэжил карьер бол одоо тодорхой хэмжээгээр өөрөөс чинь бас итгэх зүтгэл шаардагдаж байна. Санхүүгийн байдал чинь бас өөрийнхөө ажил төрөл дээрээ шийдэмгий алхмууд хийх дээшээгээ бас ямар нэгэн одоо албан тушаалтай хүмүүстэй харилцаа бас таатай бүтэх, санхүүгийн асуудал тодорхой хэмжээний албан тушаалтан эсвэл хууль дүрмийн байгууллагатай холбогдсон хийхэд бол үр бүтээмжтэй байх боломжтой. Ямар нэгэн бусдаас ирэх хэмжээний мөнгө санхүүгийн байдал бол маш их идэвхтэй байгаа учраас энэ үеэр та одоо бас ямар нэгэн мөнгө төгрөг санхүү, зориг тэмүүлэлтэй холбоотойгоор хөрөнгө оруулалт хайх, эсвэл хөрөнгө оруулалттай холбоотой асуудлууд шийдэж байгаа бол энэ үеэр бас бүтэмж сайтай байх боломжтой байна. За нөгөө талаас өөрийнхөө хувьд өөрийгөө ойлгож мэдэх, өөрийгөө ухаарах гэсэн талууд бол маш их идэвхтэй байна. Өөрт чинь байгаа асуудлууд, сэтгэл зүйн асуудлууд, өөрөөсөө олж харахгүй байгаа олон нуугдмал зан чанаруудыг бас энэ үеэр олж нээх өндөр боломжтой. Ямар нэгэн нууц мэдээллүүдийг ойлгох боломжтой. Ямар нэгэн байдлаар одоо урд нь хардггүй байсан олон асуудлуудыг сэтгэл судлаач, эсвэл одоо юу гэдэг ямар нэгэн далд зүйлийг ойлгож мэддэг хүмүүстэй уулзаж ойлгож мэдэж харж чадсанаар өөрийгөө илүү их ойлгох боломжтой. Альва зүйлийн үе таалга, нууц үе таалга нээлттэй байгааг ашиглан өөрийгөө ойлгох, эсвэл ямар нэгэн нууц мэдээллүүдийг авах далд одоо ертөнцтэй холбоо тогтоох боломжийг бас энэ удаа гариг эрхсүүдийн байршилтанд өгч байна. Нөгөө талаас болохоор өөрийнхөө хувьд бод гариг бас өөрөө чинь карьер ажил мэргэжил дээр идэвхтэй одоо аялж байгаа учраас ямарваа нэг ажил мэргэжил дээр ярих, хэлэх, ойлголцох, бичиг цаастай холбоотой асуудлуудыг зэгцлэх гэж байгаа бол энэ үеэр бас өндөр боломжуудыг бод гариг маань өгч байна. Маш идэвхтэй байгаа учраас ярих, хэлэх, ойлголцох, наас чашаага бичиг баримтыг явуулах энэ боломжууд бас энэ үеэр өгч байна. За нөгөө талаас болохоор ангараг гариг бас өөрийнхөө хувьд маш идэвхтэйгээр одоо
бэлгийн харилцаа, дотн харилцаан дээр ч идэвхтэй аялж байгаа учраас энэ үеэр маш их идэвхтэй дотн харилцаа, бэлгийн харилцаа үүсгэхээс гадна ганц биед маань энэ үеэр бас ямар нэгэн байдлаар өөрийнхөө одоо интимэт харилцааг бол идэвхтэй байлгах өндөр боломжтой байна. За нөгөө талаас одоо өөрийн амьдрал саад бэрхшээл болж исэн олон асуудлуудыг татж байгаа санчиргаарыг ухрах хөдөлгөөний хийцэн байгаа учраас ажил төрөл амьдрал дээр тохиолдож байгаа санхүүгийн бэрхшээл, ажил төрлийн бэрхшээл чинь тодорхой хэмжээгээр амьсгаа авах хугацааг бол танд өгч байна. Тийм учраас таны зүгээс одоо өдөр тутмын амьдралд чинь болж байгаа саад бэрхшээлүүд, ажлын асуудлууд, санхүүгийн асуудлууд бас харьцангуй зөөлөн байдлуудыг бол ухрах хөдөлгөөн хийгээд эрэг холбоосыг одоо ангарахтай хийж байгаа учраас ямар нэгэн одоо ажлын асуудал, санхүүгийн асуудал дээр эрэг алхмуудыг тавих боломжийг энэ удаа бас ухрах хөдөлгөөн хийж байгаа санчиргаарыг маань танд өгч байна. За 9 сар хүртэл одоо 9 сарын сүүл хүртэл ухрах хөдөлгөөний санчиргаарыг маань хийх учраас энэ үеэр ажил төрөлтэй холбоотой хүнд хэцүү асуудлуудыг та баг багаар даван туулж асуудлуудаа та нүүр тулан харах боломжуудыг бас өгч байна. Тэгэхээр энэ удаагийн шинэ сар таны хувьд харилцаа холбоо, дотн харилцаа, ажил мэргэжил, хүсэл мөрөөдлүүдийг маш идэвхтэй болгож байна. Саад бэрхшээл болж байгаа, өөрт чинь саад бэрхшээл болж исэн асуудлууд харьцангуй зөөлөн байгааг анзааран зорилго тэмүүлэл дээрээ бас энэ шинэ сараар тодорхой хэмжээний алхмыг тавьж чадах юм бол эргээд санхүүгийн асуудал болон бодол сэтгэхүй найз нөхөд бусдаас ирэх дэмжлэг туслалцаа өөрт чинь идэвхтэйгээр эерэг өөрчлөлтүүдийг татж байна. За ерөнхий байдлаараа бол 7 сар тэр чигээрээ таны хувьд community одоо маш их идэвхтэй байх үе байгаа. Тэгэхээр найзууд, хүрээлүүд, үзэл бодол нэгтэй хүмүүстэйгээ харилцаа бол маш сайн, маш идэвхтэй, маш үр дүнтэй. Зарим нэг сөрөг асуудлууд гарах юм бол үүнийг одоо шийдэн даван туулах чадамжтайгаар энэ удаагийн 7 сар бол танд үр өгөөж өгөх боломжоор хангаж байна. За энэ дараагийн орд бол жинлүүрийн орд байна. За жинлүүрийн ордныхны маань хувьд энэ удаагийн шинэ сар ажил мэргэжил карьер дээр ч маш их идэвхтэй өөрчлөлтүүдийг татж байна. Тийм учраас таны хувьд тодорхой хэмжээгээр дэшегээ одоо албан тушаалтай холбоотой асуудлуудыг цэгцлэх, албан тушаалтантай харилцаа идэвхтэй байх, хууль дүрмийн байгууллагатай харилцаа идэвхтэй байх, эерэг байдлаараа үр дүнгуудыг танд өгнө. Нөгөө талаасаа таны хувьд яг одоо 6 сарын 28-наас 7 сарын 5-6 хүртэл албан тушаалтай хүмүүстэй бас сөрөг харилцаа, сөрөг муудалцах иймэрхүү асуудлуудаас бол болгоомжтой байхыг зайлсхийхийг бол одоо тань зөвлөж байна. Нөгөө талаас өөрийнхөө хувьд жилрүүдийн маань хувьд тодорхой хэмжээгээр одоо итгэл үнэмшил, хүсэл зорилго бол маш их идэвхтэй, аялал бас маш их идэвхтэй байна. Нөгөө талаас харилцаа холбоо бас маш их идэвхтэй. Таны хувьд хүмүүстэй уулзах, харилцах, ярилцах, хэн нэгэн хүнтэй бас санхүүгийн шинэ өөрчлөлтүүд, алхмуудыг хийх, ямар нэгэн бизнес хамтрагч гарч ирэх өндөр боломжийг бас энэ зуны сарууд танд өгж байгаа учраас жинлүүрүүдийн маань хувьд харилцаа холбоон дээр нэгт өөрчлөлтүүд эерэг талаараа татж байна. Тийм учраас ямар нэгэн шинэ одоо бизнес хамтрал, бусдтай харилцах, шинэ гэрээ хэлцээрүүд бас энэ үеэр гарч ирэх өндөр боломжтой. Таны хувьд энэ шинэ сар тэр чигээрээ карьер, ажил мэргэжил, партнершип, хүмүүстэй харилцах гэсэн ийм олон талууд шийдвэхтэй. За гэр бүлтэй хүмүүс маань энэ үеэр харилцаа холбоо маш их нааштай, хуучин асуудлуудаа ил тод болгон харж үүн дээрээ өөрчлөх, эерэг болгох, зохицлоох, харилцаа холбоогоо бас идэвхтэй баттгах өндөр боломжуудыг бол өгөх боломжтой сар байна. Жилүүрүүдээ манай хувьд харилцаан дээрээ анхаарч хүмүүстэй үл ойлголцчихсан бол үл ойлголцчихсан харилцаан дээрээс том сургамжуудыг аван өөрчлөлтүүдийг хийх эерэг талаараа боломжтойгоос гадна үр хөвгттэй харилцааны асуудлууд байсан бол юм уу эсвэл та үр хөвгттэй тодорхой хэмжээгээр цаг хугацаа зарцуулж чадахгүй байсан бол энэ үеэр маш их ойлголцолтой харилцаа идэвхтэй дээрээс нь үр хөвгттэй бас цаг зав гаргах өндөр боломж бол танд ирж гисэн явж байна. За нөгөө талаас болохоор жилүүрүүдийн маань хувьд өөрийнхөө хувьд ямар нэгэн айдас асуудлууд өртөж үүсчихсэн бол үл ойлголцол үүсчихсэн бол энэ үеэр бас харилцаа холбоо маш их идэвхтэй, үр хөвгттэйгээ харилцаа, гэр бүлтэйгээ харилцаа бол маш сайн байх боломжтой. За ганц биеийн маань хувьд энэ үед бас хэн нэгэн хүнтэй харилцаан дээр учрах, хайр сэтгэлийн холбоо тогтоох өндөр бас боломжийг гариг хэрсүүдийн маань байршлахаас гадна ажил төрөл цаг нар зохион байгуулах тал дээр чинь бас жоохон саад бэрхшээлтэй байгаа учраас цагийн баримжаа алдагдах, ажил төрөл дээр цэгцгүй байдал үүсэх,
болон өдөр тутмын хийдэг ажил төрөл дээр буруу ойлголцол, буруу одоо цаг нар баримталж чадахгүй хоцрох эсвэл төрүүлж ирэх гэсэн юм асуудлуудаас үүсэх өндөр боломжууд өгж авч үүн дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Янз бүрийн хоол боловсруулах хэрэгтэн, хордох гэсэн зүйлүүдээс бол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэтрүүлэн уух, хэтрүүлэн одоо идэх зүйлүүдээ болгоомжтой байхгүй бол за таны хувьд хордох юм уу эсвэл хэлбэ асуудлууд хоол боловсруулах хэрэгтэн дээр үүсэх өндөр боломжтой байна. За жинхэнэ маань хувьд тодорхой хэмжээгээр одоо амьдрал, аялал, идэвхтэй ийм сар бол 7 сар тэр чигтээ байгаа учраас харилцаа холбоо үр хүүхдтэйгээ таатай, аялал таатай, ажил төрөл дээр шийдэгдэггүйсэн асуудлуудыг ойлгож харах боломжтой. Магадгүй таны хувьд шинэ алхам өөрчлөлтийг шинэ сарандаа тавиад ямар ажил төрөл одоо цааш нь хийх юм, эсвэл ажилгүй байвал ямар ажил төрөл цаашаа хийх боломжтой, эсвэл ажил төрөлтэй холбоотой эерэг өөрчлөлтүүд танд ирэх боломжтой, шинэ газар дуудах, шинэ газар ажилд орох, за хуучин ажил дээрээ болоо шинэ ахиц дэвшлүүдийг олох гэсэн юм олон боломжуудыг энэ шинэ сар маань өгч байна. Зэний дараагийн орд бол хилэнцгийн орд. За хилэнцгийн ордны маань хувьд энэ удаа шинэ сар таны хувьд ихтгэл үнэмшил, аз боломжуудаар хангасан юм шинэ сар гарч байна. Тэгэхээр өөрийнхөө хувьд өөрийнхөө амьдралд маш их эерэг өөрчлөлтүүд сэтгэл санаанд ч үүсэх боломжтой. Дахин одоо амьдралд идэвхтэй хандах, итгэл үнэмшлээ чиглүүлэх, зорилго тэмүүлэл, азтай үйл явдлууд таны хувьд энэ шинэ сараар ирнэ. Бэлгийн ордонд гарч байгаа шинэ сар 7% налуутай гарч байгаа учраас энэ үеэр таны хувьд урд урдныхаасаа илүү их одоо идэвхтэй амьдралд итгэл үнэмшилтэй өөдрөг ингэж хандах боломжуудыг энэ шинэ сар өгнө. За нөгөө талаас таны хувьд ажил төрөл эрүүл мэндийн асуудал дээр чинь үүсэж исэн хүнд хэцүү байдлууд бол бас тодорхой хэмжээгээр эргээр шийдэгдэх. За таны хувьд амьдралд чинь гарч ирж байгаа асуудлуудыг та их зөөлнөр харах, өршөөн уучлах, бусдад асуудалтай байсан бол бусдыг уучлж өршөөх, эрүүл мэндээ бас анхаарах боломжуудыг нэр өгч байна. Тийм учраас таны хувьд эрүүл мэнд дээрээ олон эерэг өөрчлөлтүүдийг татах, амьдралын асуудал дээрээ давж чадахгүй байсан ямар нэгэн асуудлууд байсан бол энэ асуудлуудаа давах туулах өндөр боломжтой байна. За дээрээс нь өөрийнхөө хувьд янз бүрийн одоо хоол хүнс эрүүл мэндийн асуудалтай явж байгаа бол энэ үеэр анхаарч үүнийгээ засаж залруулж явах өндөр боломжтой. Янз бүрийн шинэ одоо эрүүл мэндийн дайетуудыг барих боломжтой. Одоо бас дээрээс нь таны хувьд эрүүл мэнд чинь бас их дээрдэх эрчим хүчээ өгөх боломжтой. Гол нь таны хувьд маш их зоригтой, цаг нартай өөрийгөө чиглүүлэх хэрэгцээтэй байна. За нөгөө талаас болохоор таны хувьд гэр бүлд чинь болж байгаа ямар нэгэн хүнд хэцүү асуудал, орон байр, эсвэл үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой олон асуудлууд бол байсан бол энэ асуудлуудыг бас даван гарах боломжтой. Орон байрны асуудал, янз бүрийн гэр бүлд үүсэж байгаа санхүүгийн, эсвэл одоо эд материалын бичиг цаасны асуудлууд ч бол үнэхээр шийдэх өндөр бас боломжтой болцсон явж байна. За нөгөө талаас бол одоо гэртээ юм уу орон байранда тав тухгүй байгаа бол энэ үеэр илүү олон эрг шийдлүүдийг олж засах, залруулах, өөрчлөх бас гэр орны ямар нэгэн тав тухгүй байдлыг өөрчлөх өндөр бас боломжуудыг энэ үеэр өгч байна. За дээрэс нь хилэнцүүдийн маань хувьд өөртөө болж байгаа янз бүрийн асуудлуудыг та даван туулж гарах өндөр чадамжтай болсон байна. Удахгүй ангараг гарыг бас одоо өхрийн ордоор шилжилт хөдөлгөөн хийснээр удахгүй бас өөрийнхөө хувьд бусдад харилцаа бүрэн одоо маш их идэвхтэй болно. Хүмүүстэй муудалцахгүй байхыг хичээх хэрэгтэй. Ерөнхий байдлаар бол таны хувьд харилцаа холбоо бол удахгүй одоо 7 хоногийн дараа маш их идэвхтэй болж эхэлж байна. Бусдад ямар нэгэн ажил, аялал идэвхтэй ийм одоо олон өөрчлөлтүүд бол танд ирэх боломжтой болж эхэлж байна. Нөгөө талаас өөрийнхөө хувьд бод гарыг, сугар гарыг, оюун санааны хувьд маш их өөрчлөлтүүдийг бол танд татчихээн. Тийм учраас бодол сэтгүүчийн их олон зүйлүүдийг эргцүүлэн бодож харж чадсан. Одоогоор таны хувьд бол энэ үйл явдлууд үргэлжилсээр байна. Ямар нэгэн байдлаар одоо ойлгохгүйсэн олон зүйлүүдээ ухаан ойлгох, харах өндөр чадамжтай. Альва асуудлуудыг ойлгож мэдэж ухах өндөр боломжтой. Ямар нэгэн мэдээллүүд танаас нуугдмал байсан мэдээллүүдийг ил тод болгон харах, альва зүйлийг ухаж, уншиж, судлах, олж мэдэх, хаягдсан гээсэн зүйлийг эргүүлэн олох гэх мэтчлэн олон өөрчлөлтүүд таны хувьд бод гарыг маань ихрийн ордонд айлж байгаа өгж байгаа. За нөгөө талаас болохоор бас
ямар нэгэн сэтгэл зүйд ч болж байгаа асуудлууд, санхүүтэй холбоотой асуудлууд, хайр сэтгэлтэй холбоотой асуудлууд, эерэг өөрчлөлтүүдийг бол татах өндөр боломжтой. Нөгөө талаас ажил төрөл санхүүгийн хуучин шийдэгдээгүй байсан асуудлууд, ажлууд иргэн шийдэгдэх өндөр боломжтой ийм эерэг саруудын нэг 7 сар өөрөө байна. Тэгээд дараагийн орд бол Номын орд байна. За Номын ордын маань хувьд тэр чигээр энэ шин сар маань таны хувьд ямар нэгэн нуугдмал байсан олон ажлуудыг чинь танд илрэн харуулж байна. За өөрийнхөө хувьд бол маш их бүтээлч зан чанар идэвхтэй болчихсон. Альва зүйл дээр маш их бүтээлчээр хандах чадамж өгч байна. Тийм учраас өөрийнхөө хувьд сэтгэл зүйн ямар асуудал үүсэж байгаа, ажил төрөл дээр ямар асуудал үүсэж байгаа, энэ бол бүтээлчээр даван туулж байна. За нөгөө талаас таны хувьд азаа туршсан олон өөрчлөлтүүдийг бол амьдралдаа хийх өндөр боломжтой байна. Энэ хүшин сараар тийм учраас өөрийнхөө хувьд ажил төрөл сэтгэл зүйн асуудал дээр айцаа даван туулах, өөрт чинь тулгамдаад байгаа сэтгэл зүйн ямар нэгэн асуудлууд байгаа бол энэвэр азаа туршиж том алхам хийснээр азтай өөрчлөлтүүдийг та амьдралдаа сэтгэл зүйн оюун санаа өөртөө тулгамдж байгаа ямар нэгэн айцаа нүүр тулан даван туулах боломжтой бас өгч байна. За нөгөө талаас болохоор таны хувьд гэр бүлтэй үр хүүхэдтэй бол үр хүүхдийн харилцаа маш их идэвхтэй сайн байна. Номуудын маань хувьд идэвхтэй сайн байхаас гадна үр хүүхдтэйгээ цагийг хамтдаа өнгөрүүлэх, сэтгэл санаанд чинь болж исэн олон докторгүй зан арын шингийн асуудлуудыг даван туулах, дээрээс нь ямар нэгэн үр хүүхэдтэй бол үр хүүхдтэйгээ холбоотой ямар нууцуудыг олж мэдэх, тухайн хүүхдийн сэтгэл зүйтэй ойртон ажиллах өндөр боломжтой өгөхөөс гадна өөрийнхөө хувьд бодол санааны хувьд бас их хаагдмал байсан асуудлууд шийдэгдэх, бодол санаа чиг хаагдмал бас ямар нэгэн байдлаар өөрт чинь ямар нэгэн айц саад бэрхшээл үүсэж байгаа бол энэ болгоныг даван туулах өндөр боломжийг энэ хүшин сар маань өгч байна. За нөгөө талаас болохоор ганц биеуд байна энэ үеэр романтик харилцаа идэвхтэй байна. Хин нэгэн хүнтэй бас харилцаа холбоо үүсгэх, хуучин харилцаа холбоо сэргэх. За нөгөө талаас болохоор ямар нэгэн азаа туршсан олон өөрчлөлтүүдийг санхүү дээр хийж байгаа бол бас энэ маань идэвхтэйгээр өөрчлөлтүүдийг танд татж байна. Харилцаа холбоо маш таатай байгаа учраас ганц биеуд маань энэ үеэр бусдтай харилцаа, дээрээс нь ирэмийн харилцаа хүртэл маш их идэвхтэй, эерэг нааштай байхаас гадна бусдтай маш их ярилцах, ойлголцох, тухайн хүнтэй ярилцаж ойлголцсноор эерэг үр дүнтэй шийдлүүдийг Номын ордныхны маань хувьд авах өндөр боломжтой байна. За нөгөө талаас болохоор өөрийнхөө хувьд удахгүй өөрт чинь болж байгаа ямар нэгэн асуудлуудыг давах буюу эрүүл мэндийн асуудлууд, янз бүрийн донтолтууд, addiction гэх мэтчлэн зүйлүүдээс гадна хоол хүнсний дайет зэрэг зүйлүүдэд одооноос 7 хоногийн дараа бол маш их идэвхтэй барих боломжтой болж эхэлж байна. Тэгэхээр өөрийнхөө хувьд ажил төрөл дээрээ нүүр тулж чадахгүй байгаа ямар нэгэн ажил төрлийн асуудлууд урдан цэгцэлж чадахгүй байсан хоошин тавиад байгаа ажил төрлөлтөөгөө та нүүр тулах, ажил төрлөө цэгцлэх, амьдралын асуудлуудаа цэгцлэх маш их зориг зүрхтэй гэр өөртөө тулгамдаад байгаа ажлын асуудлууд, магадгүй та маш их залхуурах, маш их хоошоогоо суусан ажил төрлөө бас цэгцтэй хийж чадахгүй байгаа бол ангараг гараг удахгүй үхрийн ордон шилжилт хөдөлгөөн хийснээр санхүү, ажил, өдөр тутмын амьдралын хөвшлөр рүүгээ зөв эргээр орох боломжуудыг бас өгч байна. Тэгм учраас өөрийнхөө хувьд бол одоогоор маш их бүтээлж, маш их цаг хугацааг бусдтай, үр хүүхдтэйгээ скул ганц биед маа романтик харилцаа, скул гэр бүлтэй гэр бүлийн харилцаанд их анхаарч байгаа бол ажил төрлийн залхамдаад байгаа асуудлууд удахгүй 7 хоногийн дараа нь сахуулан маш ирч хүчтэйгээр ирэх 7 сарын 20 хүртэл маш их идэвхтэйгээр өрнөж байгаа учраас цэгцлээгүйс олон асуудлуудаа бүгдийг цэгцэлж авах боломжуудыг бас удахгүй өгөх боломжтой байна. Тэгээ нөгөө талаас болохоор өөрийнхөө хувьд бод гараг маань удахгүй шилжилт хөдөлгөөнөө хийгээд мэлхийн ордон руу орсноор өөрт чинь болж байгаа ямар нэгэн хаягдж гийсэн олон зүйлүүд урд нь олдохгүй байсан мэдээллүүд аль ч талаараа ирэх боломжтой байна. За энэ дараагийн орд бол материйн орд. За материйн ордныхны маань хувьд энэ удаа таны хувьд шин сар маань өөрөө чинь харилцаа холбоон дээр маш их идэвхтэй гарна. Тэгэхээр таны хувьд хүмүүстэй харилцах харилцаан дээр
ойлгомжгүй үл ойлголцол үүсчихсэн бол энэ шинэ сарнаар та тухайн хүнийг таньж мэдэх ойлгох өндөр боломжтой. За ямар нэгэн шинэ ажил төрөл эхлүүлээд шинэ хамтрагчуудыг хүлээж байгаа бол шинэ хамтрагчууд энэ үеэр гарч ирэх боломжтой. Илүү их одоо эрч хүчтэй, энергитэй бас илүү их одоо хүчтэй хин нэгэн хүнийг та өөртөө татах партнершип хийх өндөр боломжуудыг бас өгч байна. За нөгөө талаас одоо энэ үеэр ганц биеуд маань бас харилцаа холбоон дээр хин нэгэн хүнийг олох боломжтойгоос гадна за гэр бүлтэй хүмүүс маань материал орны маань хувьд харилцаа холбоон дээр гэр бүлийн хүний зүгээс ямар нэгэн дэмжлэг тусалцаа нөгөө талаас бас тухайн хүнийг олж харах бас их өөрчлөлтүүдийг татах эерэг одоо өөрчлөлтүүдийг татах боломжтой. Тийм учраас харилцаа холбоонд та хөвчлэн сэтгэл зүрхээ зориулах тухайн хүнийг ойлгох ухаарах юу хүсэж байгааг нь ойлгож мэдэх боломжуудыг бас энэ удаагийн шинэ сар өгнө. Шинэ сар гарснаар ямар нэгэн нуугдмал байдлууд чинь сэргэх боломжтой ба бусдтай харилцаан дээр чинь гарч байгаа учраас бусдыг харах өнцөг чинь бас тодорхой хэмжээгээр ойлголт бас олон өөрчлөлтүүдийг бол татчихна. За нөгөө талаас болохоор таны хувьд ажил төрөлтэй холбоотой асуудлууд маш их хөдөлмөрөөр танд ирж байгаа. Тэгэхээр санхүү мөнгөтэй холбоотой зүйлүүднээс маш одоо ухаалаг гэхдээ олон талаас нь харсан маш их хөдөлмөрөөр санхүүчин тогтож байгаа учраас энэ сард санхүүгийн байдалд анхаарах гэж бодож байгаа бол ажлаа хоошин тавихгүй байхыг хичээ. Болж өгвөл ажил төрөлтөө ихэнх цаг хугацааг зориулж иж санхүүгийн байдал чинь илүү үр дүнтэйгээр танд 7 сарын одоо эхний 7 хоногт бол эхний 10 хоногт бол танд өгч байна. За нөгөө талаас болохоор өөрийнхөө хувьд ямар нэгэн одоо харилцаа холбооноос бизнес гэрээ хэлцээнээс ажил төрлөөсөө мөнгө олох гэж байгаа бол 7 сарын 15-ыг хүртэл хүлээх хэрэгцээтэй байна. За нөгөө талаас болохоор таны хувьд гэр бүлийн амьдрал орон байр, үйл хөдлөх хөрөнгө чинь бас тодорхой хэмжээгээр эерэг өөрчлөлтүүдийг татж байгаа учраас энэ үеэр орон байр худалдаж авах, нүүх, суух боломж маш их өндөртэй байна. Санхүүгийн асуудалтай анхаарлаа сайн хандуулах хэрэгцээтэй байна. Нөгөө талаас болохоор таны хувьд санхүүгийн байдал дээр чинь их тийм хүнд хэцүү гариг ирсүүд байгаа учраас мөнгийг хэмжээгээр нь гаргахаас бас болгоомжтой байх хэрэгцээтэй. За гэхдээ зуны энэ сарууд бол харьцангуй танд амсгай авах боломжийг өгж байгаа учраас санхүүгийн талууд дээрээ болгоомжтой боловч урт удаан хугацааны орон байрны одоо инвестмент буюу мөнгө зарцуулах, газар худалдан авах, байшин, байрах гэх мэтчлэн олон өөрчлөлтүүдийг бол эргээр татах боломжтой байна. За нөгөө талаас саний хувьд бодол санаан дээр ч юм уу одоо үл ойлгох, толгой өргөсөн олон асуудлууд бол үүсэх боломжтой. Тийм учраас хит их одоо эргэлзэх хит их одоо өөрөө бодож байгаа бодол санаанд эргэлзэж байгаа бол үүн дээр анхаарлаа хандуулах хэрэгцээтэй. Болж өгвөл одоо эргэлзээгээ багасгаж зөв үнэн бодит шийдвэрүүдийг харахыг хичээх хэрэгцээтэй байна. Нөгөө талаас болохоор таны хувьд бусдтай харилцаа холбоо маш их идэвхтэй, гэр бүлийн амьдрал маш их идэвхтэй энэ үеэр за орон байрны асуудал бол их эргээр шийдэгдэх боломжтой. За нөгөө талаас болохоор харилцаа холбоо бас дээрэс нь ажил төрөл чинь маш идэвхтэй байгаа учраас энэ эсгүүдэд анхаарлаа маш их хандуулан энэ 7 сарын 20-д хүртэл даван тул их сайхан одоо өөрчлөлтүүдийг танд авчрах боломжтой байна. Таны дараагийн орд бол хумх буюу бомбын орд. За бомбын ордынхны маань хувьд санчир гариг ялангуяа санчир гаригийн одоо хүнд энерги бол бомбуудын маань хувьд бүтэн жилийг тойрон бол одоо их ирчүүж энерги зарцуулсан, их ядраасан бас их одоо олон янзаар өөрийгөө оролдож үзэж нэг зүйлдээ тууштай байхыг хичээсэн одоо бомбуудын маань хувьд амьсгаа авах боломж нь бас ирсэн байна. Тэгэхээр санчир гариг ухрах хөдөлгөөн 9 сарын 20 хүртэл хийж байгаад эргээд урагшлах хөдөлгөөнийг хийн. Ерөнхийдөө бол 3 сар хүртэл санчир гаригийн эрчим хүч бол танаас одоо бол хурдан холдон одохгүй. Гэхдээ ялангуяа одоо бомбын ордны сүүлийн 10 хоног төрсэн хүмүүсийн маань хувьд маш олон ачаалалтай үйл явдлууд, ажил төрлийн, эрүүл мэндийн, сэтгэл зүйн асуудлууд бол одоо үүсэж явж байгаа. За нөгөө талаас бомбуудын маань хувьд бодол санааны хувьд бол одоо нэлээд олон баялаг өөрчлөлтүүдийг бол хийх өндөр боломжтой болцсон явж байна. Таны хувьд ойрын аялалд гарвал маш сайхан аяллууд бол энэ ойрын 2-7 хоногийн турш бол үргэлжилж байна. 3-7 хоногийн турш таны хувьд ямар ч байсан аялалд явбал маш таатай байна. За нөгөө талаас санхүү дээр чинь бас олон асуудлууд бол үүсэж байна. Таны хувьд санхүүгээ, мөнгөө зөв зохистой тооцоолоход бол алдаа мадаг үүсэх боломжтой байгаа учраас энэ үеэр анхаарал болгоомжтой байхыг хичээгээрэй. Энэ сарын турш санхүү дээрээ болгоомж анхааралтай ханд ямар нэгэн одоо үл ойлголт
ойлголцож одоо бодит харагдахгүй байгаа зүйлд бас мөнгөө өрөхгүй байвал хэрэгцээтэй бас зээрээс нь дэмий зүйл худалдан авах өндөр боломжтой байгаа учраас дараа нь хэрэгцээгүй зүйл та худалдан авах өндөр боломжтой байна. За нөгөө талаас саний хувьд гэр бүлтэй хүмүүсийн маань хувьд, үр хүүхдтэй хүмүүсийн маань хувьд үр хүүхдийн харилцаа маш их идэвхтэй, сайн үр хүүхдэд мөнгө зарах, зориулах, тийшээгээ одоо их мөнгө гаргах боломж гэдэг юм. Үр хүүхдэд ямар нэгэн байдлаар их хэмжээний мөнгө төр зарцуулах боломжтой болцсон явж байна. За нөгөө талаас саний хувьд хэрвээ та ямар нэгэн бизнес ажил төрлийг хийж байгаа бол азаа туршин бүтээлч байдлаараа ямар нэгэн ажил төрлийг эхлүүлэхэд энэ шин сар маань бас танд тусалж байна. Ямар нэгэн байдлаар ажил төрөлтэй холбоотой асуудлууд үүсчихсэн бол, эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсчихсэн бол энэ болгон чинь танд энэ удаагийн шин сар 6 сарын 28-29-нд гарснаар өгнө. Тийм учраас эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Өөрийн хувьд ажил төрөл дээрээ бас юу хийж бүтээж амьдралд чинь ямар асуудлууд болж байгаа, эрүүл мэнд, гэр бүл, ажил төрөл дээр ч юу болж байгаа нь олж харах бас өндөр боломжтой. Дээрээс үүнийхээ төлөө ажиллах боломжтой, шин дайет, шин хоол хүнсийг нэвтрүүлвэл маш сайн сар байна. За нөгөө талаас бас одоо өөрийн хувьд эрүүл мэндийн хувьд маш их асуудалтай болчихсон бомбуудын маань хувьд энэ үеэр та эрүүл мэнд дээрээ шин гарц боломжуудыг нэн ямар эмчилгээ, ямар хоол хүнс, ямар асуудлуудыг та зэгцэлж иж эрүүл мэнд өөрчн тулгамдаад байгаа зовир асуудлуудыг давах вэ гэдэг дээр эерэг боломжуудыг энэ удаагийн шин сар гарч өгж байгаа учраас эмнэлэгт хэвдэх, эрүүл мэндэ үзүүлэх, онцлогдохгүй байсан онцлогоо нь онцлогдох ч гэдэг юм уу. Мэрхүү асуудлууд бол таны эрүүл мэнд талаас эерэг сайн байхаас гадна ажил төрөл дээр ч болоод байгаа асуудлыг та голчлон харах, үүнтэйгээ ажиллах, ажил төрөл дээр ч саад бэрхшээл учирч байгаа бол энэ бол анхааран харах боломжуудаар бас хангаж байна. За хамгийн сүүлийн орд буюу загсны орд байна. За загснуудын маань хувьд өөрийн хувьд өөрийн эзэн гарыг, гадна талын гарыг далааваа ухрах хөдөлгөөн хийж гисэн явж байна. Тэм учраас толгой эргүүлсэн, буруу ойлголцсон олон асуудлуудыг идэвхтэй олж харна. За далааваа ухрах хөдөлгөөн хийснээр бас одоо юу гэдэг хит их мөрөөдөлтөд автчихсан бол энэ чинь бас өөрчлөн бодит харахад нөлөөлнө. Тэгэхээр урд нь одоо та ямар асуудлуудыг их бодит бус харж ирсэн, энэ болгоныгаа та олж харах боломжтой. Эрүүл мэндээсээ бас ямар нэгэн одоо эрүүл мэндийн асуудал байгаа бол үнийг олж харах боломжтой байна. Бас дээрээс нь ямар нэгэн зүйл нүдий чинь хагаадсан бол гэдэг юм уу. Эсвэл асуудлыг бодиттойгоор харж чадахгүйсэн бол бодиттой одоо асуудалд анхаарлаа хандуулж эхэлж байна. Санхүүгийн байдал бол танаас одоо мөнгө маш их орж гарах өндөр боломжтой. Ялангуяа загсны ордны мандалттай хүмүүсийн санхүүгийн байдал бол маш их орж гарсан, тогтворгүй хэмжээний мөнгө орох боловч гэргээ гарчих ч юм уу. За загсны ордны нартай хүмүүсийн хувьд гэвэл мэдээж ажил төрөлчин болон танаас тодорхой хэмжээгээр ажил төрлийн олон асуудлууд бол энэ үеэр ойлгомжтой, зэгцрэх өндөр боломжтой. За загсны ордны сартай хүмүүсийн хувьд гэвэл тодорхой хэмжээгээр эрүүл мэндэд анхаарах хэрэгцээ шаарддаг бол ялангуяа бол гарч ирж байна. За нөгөө талаас болохоор таны хувьд загсны ордынхны маань хувьд бүтээлч сэтгхүү бол энэ шинэ саранд бол үүснэ. Бүтээлч сэтгхүү болон өөрийн хувьд их зоригтой алхам хийх өндөр боломжтой. Таны хувьд өөрөөсөө шинэ авиасыг илрүүлэх, эсвэл бүтээлч зан чанараа олж харах, идэвхтэй өөрийнхөө дурлаад байгаа ямар нэгэн хобби, ажил төрлийг бас хийх өндөр боломжийг энэ шинэ сар өгч байна. Нөгөө талаас одоо таны хувьд гэр бүлийн дотоод уур амьсгал их таатай байна, гэр бүлийнхэнтэй харилцаа их таатай байна, гэр бүлдээ тодорхой хэмжээгээр мөнгө зориулах боломжтой байна. Асуудалтай байгаа гэр бүлийн ямар нэгэн одоо дотоод амьдралын чинь хэрэглээний асуудлууд хүртэл энэ үеэр бас шийдэгдэх, бас анхаарлыг чинь бас тийшээгээ чиглүүлэх өндөр боломжтой байна. Үр хүүхдүүдтэй хүмүүсийн үеэр үр хүүхдийн харилцаанд анхаарах хэрэгцээ шаардлагатай байна. Ямар ч гэсэн таны хувьд шинэ спортоор хичээллэх, шинэ хоббигоо нээх, шинэ хоббиныхоо араас явах, ажиллах, бүтээлч байдлаар амьдралыг зэгцлээх, бүтээлч байдлаар санхүү орлого ашигаа нэмэгдүүлэх өндөр боломжийг бас энэ удаагийн шинэ сар өгж байгаа учраас таны хувьд гэр бүл, дурлаад байгаа хобби гэх зүйлүүд бас санхүүтэй ч маш их холбогдож өгнө. За нөгөө талаас саний хувьд санчир гараг ухрах хөдөлгөөн хийсэн байгаа учраас саний хувьд унтаж амрах байдал чинь илүү их дээрдэх, сэтгэл санаа чинь илүү их дээрдэх, айхаа айцаа даван туулах өндөр боломжийг удаагийн шинэ сар дэлхийн ордонд гарснаар танд тохиолдомжтой байна.